Кино маань шар хүртэхдээ нэгэн хүү ой дундуур ямар нэгэн зүйлээс их л айсан байдалтай зүгтааж байгаагаар эхлэх бөгөөд удасанчгүй хүү тамирцсандаа газарт өвдөглөн суугаад цөхөрсөн байдалтай уйлах нь харагдана. Ингээд үйл явдал шигүү ой дундах эзгүй зилүүд замаар явж буй сургуулийн улаан автобус руу шилжихэд ноолон хэмээх өсвөр насны хүү чихвчээрээ хөгжим сонсонгоо автобусны цонхоор гадаг ширтэн явж байдаг. Удалгүй ноолонч зэрэгэлдэх судалд нь зураг зурж байсан Бэс нэртэй охин руу харж инээмсэглэх ба ноолон түүнийг харж явдаг болох нь тодорхой болно. Гэтэл энэ үед радиогоор удахгүй болох сар хэртэлтийн талаар ярихад автобусны жолооч Жозефч тэднээс сар хэртгэхийг харахыг хүсэж байна уу гэж асуухад Карл хэмээх бондгор хүү аль хэдийн YouTube-ээс үзчихсэн гэж хэлдэг бол түүний хажууд сууж явсан Күүний нэртэй охин аавтайгаа хамт харна гэж хэлдэг. Харин автобусны хамгийн ард сууж явсан Танхай байрын Режи нэртэй хүү ноолон руу уусан ундааны лааза шидэж түүнийг өднө. Ноолон ч Режиг нэг их тоосон шинжгүй найз Карлтайгаа хөгжилдөж, Бэстэй харц тулгаран нэгэн рүүгээ харан инээмсэглэж битүүхэн догдлоод авна. Ингээд автобусч замаа цааш үргэлжлүүлж байтал зам дээр нь тайрч унагсан мод хөндлөлтөн замыг нь хаасан тул Жозефч автобустайгаа ухраад өөр нэг салаа замаар орж замаа товчлохоор шийдэх ба тэдний хинэн ч овоорсон модны мөчөрнүүдийн цаана хүний гар цухаж байгааг анзаардаггүй. Удалгүй өтгөн манан эргэн тойронг нь хүрээлж автобус шорон замаар хэсэг явсны эцэст зам дээр хөвтөх үхсэн бугын сэвтээ таарна. Жозефч хүүхдүүдийг автобусандаа сууж бай гэж хэлчихэд өөрөө бууж өнөөх сэгийг замаасаа холдуулахар болох ба хүүхдүүд ч бугын сэгийг сэжиг нь хөрж айж цочирдсан байдалтайгаар харж байтал Жозеф бугын сэгийг чирэн ойд аваачиж хайдаг. Ингээд буцаад явах гэж байтал ард нь бууны замаг дуурах чимээ гарна. Харин энэ зуур Карл өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа ярин бусдыгаа хөгжөөж байтал Педро хэмээх шоронгоос оргосон хоригдлоор Жозефт буу тулгасаар автобусан дотор орж ирдэг. Үүнийг харсан хүүхдүүд ч айж балмагдцгаах ба Педро хүүхдүүдийг суудалтаа суухыг тушаагаад тэднийг сүрдүүлэн одооноос эхлэн бүх зүйлийг түүний хийснээр хийхийг шаарддаг. Дараа нь тэр Жозефийг автобусаас тэндээс хөдлөхийг тушаагаад хүүхдүүдэд гар утаснуудаа бүгдийг нь цонхоор гаргаж хаяхыг тулгана. Хүүхдүүд ч Педрогийн хэлснээр хийсэн боловч ганцхан Режил түүнийг эсэргүүцэн зөрүүдэлж утсаа гаргаж хидээгүй тул Педро буутайгаа Режи дээр очиод утсаа хураалгахгүй бол түүнийг ална гэж сүрдүүлдэг. Режи ч аргагүй ихэнд утсаа гаргаж өгөхөд Педро утсыг нь хурааж авна. Ингээд тэд цааш хэсэг явсны эцэст цэргийн хориотой бүсэд байрлах нэгэн түнэлд иртэл автобус гинт эвдрэн зогсож бүгд сандарч балмагдахад Педроч Жозефээс юу болсныг асуудаг. Жозеф мотор нь эвдэрч шиг боллоо гэж хэлэхэд тэр Күйнийг барьж аван толгойд нь буу тулгаад Жозефийг хурдан гарч автобусыг засахгүй бол охиныг буудна гэж сүрдүүлдэг. Ингээд тэд автобуснаас бууцгааж Жозеф автобусыг засахаар оролдож байтал гинт түнэлийн гэрэлнүүд унтарч хав харанхуй болох ба бүгд яхаа мэдэхгүй гайхаж байтал харанхуй түнэлээс ямар нэгэн хачирхалтай чимээ гарч эхэлнэ. Педроч Жозефийг өнөөх чимээ ямар учиртайг шалгачхаад иргэж явуулахад Жозеф ганцаараа гарч чийдэнгээ барин чимээ гаргаад байгаа зүйл дээр очиход ямар нэгэн мангас шиг зүйл гинт Жозеф рүү дайран түүнийг хэрцгийгээр алдаг. Энэ бүхнийг нүдэрээ харсан хүүхдүүд ч айж цочирдон хашгирцгаахад Педро Күйнийтэй хамт автобусанд буцаж орж ирээд тэднийг амаа тат яах тухайгаа бодох хэрэгтэй байна гэж уурлана. Ингээд Педро өөрөө автобусыг асаахаар оролцсон боловч Жозеф түлхүүрээ аваад явчихсан болж таардаг. Ноолон сайн дураараа Жозефийн биеэс түлхүүрийг авчирхаар болсон боловч Бэс түүнээс төрүүлэн автобуснаас бууж түлхүүрийг авчирхаар явна. Бэс түнэлд хэвтэх Жозефийн бие рүү болгоомжтойгоор ойртож очиход Жозефийн хүзүү аимшигтай араатанд тасар татуулан нэл цус болсон байх ба айсан Бэс ч түүний халаасыг нь сандар нэгжиж автобусныхын түлхүүрийг олдог. Гэтэл гинт харанхуй түнэлийн булангаас архирах мэт чимээ гарч Бэсийг гарч хийдгээ тусгахад ямар нэгэн сүйтгэнсэн хар дүрс харагдах бөгөөд үнхэлцгээ хагартал айсан Бэс ч хамаг хурдаараа автобус руу буцаад гүйдэг. Бусд нь түүнээс Жозефийн тухай асуухад Бэс толгоогоо сэгсрээд ямар нэг амтэн шиг зүйлд хазуулчихсан байсан гэж хэлдэг. Дараа нь Педро Режид буу тулган автобусыг асаа гэж тушаасан боловч Режи хичнээн оролдоод ч автобусыг асааж чаддаггүй. Гэтэл Педро уурлан 10 секундын дотор автобусыг асаахгүй бол найзуудыг чинь бүгдийг нь буудна гэж сүрдүүлэхэд гинт Ноолон Педро руу дайрч Режи ч энэ боломжийг ашиглан Педрогийн гараас бууг нь булааж авдаг. Харин Педро Режиг чамд бууны гохыг дарах зориг байхгүй гэж басаад автобусны дээвэр дээр чимээ гарч хүүхдүүдийн анхаарал сарних зуур бууга Режигээс буцааж авна. Гэтэл өнөөх араатай автобусны дээвэр дээр авираад гарчихсан бололтой. Түчигнүүлж эхлэхэд Педроч бууга барин гадагш гараад өнөөх зүйлийг айгаагүй бол гараад иргэж шаарддаг. Харин энэ зуур хүүхдүүд автобусан дотор айсан байдалтай юу болохыг ажиглан бүгд сандарч паниктж байтал гадаа буундуу тас хийж удсанчгүй хар царайтай аимшигтай араатан Педрогийн цус усан толгойг автобусны цонхонд наадаг.
Энэ дүр зургийг харсан тэд ч үнхэлцгээ хагартал айцгааж дор дороо паниктан хоорондоо маргалдаж эхлэхэд ноолн тэднийг тайвшруулахыг оролдон бүгдээрээ хамтдаа гар нийлэн ажиллавал түнэлээс амьд гарч чадна гэж хэлдэг. Гэтэл гинэт автобусны радио шажигнан дуурч байдлыг улам төгшүүртэй болгох ба удалгүй өнөөх хараатан энэ дуу чимээнээр автобусны арын хаалгаар дамжин дотогш орж ирнэ. Ингээд сүнсээ зайлтал айсан хүүхдүүд ч автобусны урдлын хаалгаар зүхтаах гэж оролдох зуур ноолонгаар чийдингийн гэрэл тусхан өнөөх хараатны анхаарлыг нь сарниулдаг. Ингээд өнөөх хараатын гэрэлнээс айдаг нь тодорхой болох ба тэд жин боломжийг ашиглан автобуснаас бууцгааж хамаг хурдаараа түнэл дундуур гүйсээр түнэлийн булан дах төмөр сараалжин хаалгыг онгойлгон дотогш орж урт хонгилнууд дундуур явсаар хүн амьдарч байсан бололтой нэгэн өрөөнд ирж хаалгыг нь түгжээд цаашид яхаа ярилцахаар болно. Ноолн Бэйс хоёр хананд өлгөөтэй байсан түнэлийн зураг төслийг олж күйнийч цахилгаан үс хүрийг асаан түнэлийн гэрлүүдийг буцааж асаах санал гаргадаг. Харин Карл Жозеф амьд байсан бол тэднийг бүгдийг нь эндээс аврах байсан гэж хэлэхэд бусд нь Жозефийг дурсан түүний араас гашуудцгаана. Дараа нь Ноолн түнэлийн зургийг дэлгээд хяналтын өрөөний байршлыг зааж цахилгаан үс хүрийг асаахаар хяналтын өрөө рүү явахаар болох ба Карл Күйни Режи 3 тэндээ үлдэж харин Бэйс Ноолнтой хамт явахаар шийддэг. Ингээд Бэйс модны мөчрөөр бамбар хийн замаа гэрэлтүүлж Ноолн гар чийдингээ барин хяналтын өрөөг хайцгаах ба замдаа Ноолнч Бэйсийг гой зурдаг гэж магтан түүнээс оноо авч амжина. Харин энэ зуур Күйний бие засмаар байна гэж хэлснээр Режи түүнд хань улан явахаар болж Карл ганцаараа үлддэг. Энэ үед Ноолн Бэйс хоёр хэн нэгэн өнөөх хараатныг гэрлийн тусламжтайгаар алах гэж оролдсон боловч оролдлого нь бүтлгүүцсэн бололтой элдв нотлох баримтууд мөн хонгилд үхээд удсан хэн нэгний аргаас олно. Харин Режи энэ үед Күйнийг түнэлийн ханхуй буланд бие засах зуур арагшаа харан хүлээж байгаад хэсэг хугацааны дараа түүнийг дуудсан боловч Күйний алга болчихсон байдаг. Сандарсан Режи ч Карл дээр буцаж ирээд араатан Күйнийг аваад явчихлаа гэж хэлнэ. Ингээд Карл Режи хоёрч хонгил дундуур Күйнийг сандран хайж нэрийг нь хашгирч явж байгаад Күйнигийн хашгирахыг сонсож тийшээ очтол араатан Күйнийг барьчихсан хүзүүг нь хазаж байдаг. Үүнийг харсан Режи ч шуудхан гүйж очоод галтай модны мөчрөөрөө араатныг айлган анхаарлыг нь сарниулахад Карл энэ боломжийг ашиглан шархацсан Күйнийг аварна. Гэтэл араатан Режигийн бамбарыг цохиж унгаан галыг нь унтраагаад ямар ч хамгаалалтгүй болсон Режиг барьж аван түүнийг алхаар завдах ба азар яг энэ үед Бэйс Ноолн хоёр цахилгаан үс хүрийг олж хонглын гэрлийг асааснаар араатанч Режиг орхин тэндээс алга болдог. Харин энэ зуур Ноолн Бэйс хоёр ханаар нь дүүрэн сонины хайчилбарууд нааж араатны тухай судалсан баримтууд бүхий өрөө олох ба мөн ширээн дээрээс нь нэг тэмдэглэлийн дэвтэр Изабель Жулио гэх ах トゥ хоёрын зураг олдог. Дараа нь тэд хонглоор буцах замдаа чангаар юм цохих чимээ сонсон маш их айж балмагдахад удалгүй найзууд нь гарч ирэн тэд ч баярлан уулзалцгаана. Ингээд Карл тэр хоёрт болсон бүх зүйлийн тухай ярьж Күйнигийн шарахыг харуулхад Ноолн Бэйс хоёрч түүний хүзүүн дээрх аимшигтай шарахыг хараад маш их цочирддаг. Улмаар тэд найзууддаа Жулиогийн цогцыг харуулад түүний өрөөнд авчирч тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн зүйлсийг нь тайлбарлах ба Жулио охин дүү Изабелээ араатанд алдснаас хойш өшөөгөө авахын тулд олон жилийн турш өнөөх араатны талаар судалсан байв. Яг үнэндээ киноны эхэнд гарсан шар хүртэгтэй хүү бол Жулио байсан бөгөөд тэр үед дүү охин нь араатанд баригдан амиа алдсан байв. Ингээд Жулио 40 жилийн дараа дүү охиныг нь алсан өнөөх аимшигтай араатнаас өшөөгөө авахын тулд түнэлд буцаж ирсэн боловч түүнийг араатныг алхаар төлөвлөж байх зуур араатан түүнийг гиндүүлэн дайрч өшөөгөө авч амжихаас өмнө хэрцгийгээр алсан байв. Ингээд тэд цаашдаа яг талаараа ярилцаж Жулиогийн эхлүүлсэн зүйлийг дуусган араатныг нэг мөсөн зүйл дуусгахаар шийдэцгээдэг. Дараа нь тэд Жулиогийн араатныг алхаар төлөвлөж байсан тог цохиулдаг гэрэлтэй сандлыг засч янзлаад Ноолн араатныг өргөтөхийн тулд түнэлийн гэрлийг унтраана. Улмаар тэд араатны анхаарлыг татахын тулд радио асаан чимээ гаргаад Режи өөрийгөө өгөөш болгон Жулиогийн сандал дээр сууж араатны гарч ирэхийг нь хүлээдэг. Хэсэг хугацааны дараа ч араатан тэдний гаргасан дуу чимээнээр өрөөнд орж ирэх бөгөөд Бэйс энэ үед түнэлийн гэрлийг асаах гэсэн боловч хөшөөрг нь гацж орхино. Харин энэ үед араатан сандал дээрх Режи рүү ойртоод аимшигтайгаар архирахад Ноолн энэ үед шүгэл үлэн анхаарлыг нь сарниулдаг. Ингээд өнөөх араатанч яг Ноолныг олдгийн даваан дээр ямар нэгэн зүйл унах чимээ гарч араатанч чимээ гарсан зүгт очоод ширээн дээрх цустай алчуурыг авах үед Ноолн төр зуур гэрэл тусхан араатны анхаарлыг сарниулна. Улмаар араатныг гэрэлнээс айж цочирдон анхаарал нь сарних зуур Күйний Бэйс хоёрч энэ завшааныг ашиглан түнэлээс зүхтааж гарах ба араатан тэдний араас хөөсөн боловч харанхуй түнэлээс гэрэл рүү гарч чадахгүй дэмийл тэндээ архиран зогсно. Гэтэл яг энэ үед Режи, Карл, Ноолн 3 галтай бамбар барин араас нь гүйж ирээд араатныг шатаадаг.
Ингээд кино төгсгöd тэдний ярьсны дагуу Крис хэмээх цаг даяар түнэлийг шалгахаар ирсэн боловч гинт түүн рүү араатан дайрч байгаагаар кино төгсдөг.